Засгийн газраас эмч нарын цалинг 5 дугаар сарын 1-ээс 1 шатлалтай болгож нэмэлт урамшууллыг нэмэгдсэн үндсэн цалингаас тооцдог тогтолцоонд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү өөрчлөлтөнд шаардлагатай 150 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээний багц шинжлэх, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуултыг наривчлах зэрэг арга хэмжээгээр хэмнэлт гарган санхүүжүүлэхээр тооцсон байна. За үүнээс гадна дотоодын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтанд түлхүү оруулах, жидүүг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг шинжлэх шийдвэрүүдийг гаргажээ. За эмч нар бодоод багш нарын цалингийн нэмэгдлүүдийг өнгөрсөн онд мөрдөгдөж байсан хуучин цалингийн системээр тооцож олгож байсан. Тэгвэл 5 дугаар сараас эхлэн 2026 оны 1 дугаар сарын 1-ээс эхлэн бодож эхэлсэн шинэ цалингийн системээр эмч нарын цалингийн нэмэгдлийг боддог байхаар болж байна. За ингэснээр эмч зөвлөгчдийн сарын цалин 250-аас 270 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна. Тодорхой хэмжээний цогц зарах хэмжээ аваад тэг үүний үр дүнд нь бол яг 150 тэрбум төгрөг хэмнэгдээд энэ хэмнэсэн мөнгөөрөө эмч зөвлөгчдийн цалинг одоо нэг шатлалтаа олгоно гэсэн тийм зохицуулт хийнэ. Хорт авдрын байд эмчилгээний нэг имийг сая 800 төгрөгийн нэг эмнэлэгтээр худалдаад авцсан байгаа. Тэгсэн мөртлөө яг адилхан ханган нийлэлтийн яг адилхан тэр имийг тариаг 3 сая 400, 2 сая 700 гэд тусдаа хүний зүрхт авчаад байгаа байхгүй юу? Хэрвээ нэгдсэн цонхоороо аваад нэг үнэтэй болвол эхний ээлжинд нийт өртөг буурна. Тэгэхээр 300 тэрбумаас нь доор ээж 10-аас 20% буурах болцоотой. Эмнэлгийн захирлын ажиллаа байх ямар хэрэг байгаа. Тэгэхээр энэ менежментийг сайжруулах зарчмаар ба тодорхой хэмжээний зардлыг хэмнэ 20 тэрбум хэмнэгдэж харж байгаа Монгол улс даяараа. За үүнд шаардлагатай 150 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт хэмнэлт хийх, дарга нарын ажлын албуудыг татан буулгах, хөнгөлөлтөө эмийн жагсаалтуудыг шинжлэх, эмийн худалдан авалтыг нэг системд оруулах зэрэг ажлуудыг хийх замаар гаргах юм байна. За мөн өнөөдрийн засгийн газрын хурлаар төрийн хүнд сурталчилгааг бууруулах хүрээнд 146 нэр төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг байхгүй болгож, үндэсний бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад нэн тэргуунд эрэмблэхээр болжээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан гэж одоо жидүүгийн сан гэж одоо хүмүүс ярьдаг. Энэ сангийн зарцуулалт за мөн одоо энэ сантай холбоотой хугацаа, эргэн төлөлт гэдэг олон зүйлүүдийг бас шинжлэх ийм одоо тэмдэглэлээр үүрэг авлаа. 3 дугаарт бол одоо Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс одоо нөгөө зөвшөөрөл чөлөөлийн санаачлагын хүрээнд бол энэ 140 гаруй нэр төрлийн одоо бизнес, жижиг дунд бизнес одоо кофе шопоос ахуулаад, өсчин гуталчнаас ахуулаад энэ бүх зүйлүүдийг хийхэд зөвшөөрлийг зөвхөн одоо бизнес гэдэг одоо тэр платформоор л өгчдөг, үйл ажиллагаагаа явуулдаг ийм одоо 3 шийдвэр гарлаа гэдгийг бас би урьдчилж хэлье. Мөн засгийн газраас цаашид мэдээлэл технологийн салбарт үйлдвэрлэл эрхлэхгүй, энэ салбарын хувийн хвшлийн компаниудын бүтээсэн програм хангамжуудыг авч ашигладаг байхаар болжээ. За өнгөрсөн хугацаанд мэдээлэл технологийн салбарт 180 орчим төгрөгийг төрийн байгууллагууд зарцуулаад байгаа юм а. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын төрийн альч байгууллагууд IT-ийн програм хангамж хөгжүүлэхэ боллоо. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын болон урсгал зардлаар програм хангамж хөгжүүлэхгүйгээр зөвхөн хувийн хвшлийнхний хэрэглээнд нэвтрүүлсэн програм хангамжийг хэрэглэгч өөрөөр хэлбэл худалдан авагч биш хэрэглэгч болж ажиллах ийм тогтоол өнөөдөр батлагдсан. За мөн төрийн албан хаагчдыг элдв төрлийн тайлан гаргах ажлаас чөлөөлж үндсэн чиг үүргийн ажилдаа анхаарал хандуулдаг байх зохицуулт хийснийг давхар танилцууллаа.